Сайн байцгаана уу? Өнөөдөр бид short squeeze гэж юу болохыг ердөө 3 минутад багтаан тайлбарлах болно. Бидний мэдэж байгаагаар short арилжаа гэдэг нь үн үнэн гэж таамаглан брокероосоо хувьцаа зээлж аваад зах зээл зарах үйлдэл юм. Дараа нь үн унах үед хямдаар буцааж худалдаж аваад брокертоо өгөх бөгөөд үнийн зөрүү нь таны ашиг болдог. Гэвч амьдрал дээр short арилжаа үргэлж төлөвлөгөөний дагуу явдаггүй. Хувьцааны үн унахын оронд өсөх үед short хийсэн арилжаачид алдагдал хүлээж эхэлдэг. Улмаар алдагдлаа хязгаарлахын тулд хувьцааг яаран буцааж худалдаж авахаас өөр аргагүй төрдөг. Хэрэв ганц нэг хүн хувьцааг буцааж авбал зах зээлд нэг их нөлөөлөхгүй. Гэвч мянган short арилжаачид нэгэн зэрэг худалдан авалт хийхээр улайрах үед энэхүү огцом эрэлт нь хувьцааны үнийг усан бүрхөөргөдөг. Үн өсөх тусам үлдсэн арилжаачдын алдагдал томорч тэд ч бас худалдан авалт хийхээс өөр аргагүй болно. Ийхүү худалдан авалт үнийг өсгөж, өссөн үнэ нь дахин худалдан авалтыг өдөөснөөр зах зээлд гинжин урвал үүсдэг. Үүнийг санхүүгийн зах зээлд short squeeze гэж нэрлэдэг юм. Илүү ойлгомжтой байх үүднээс нэгэн жишээ авч үзье. Нэгэн компани нийт эргэлтэд байгаа хувьцааны 30%-ийг хүмүүс зээлж аваад short хийчихсэн байв. Энэ нь маш олон нээлттэй short позиц хаагдаагүй хүлээгдэж буйг итгэх өндөр үзүүлэлт юм. Яг энэ үед тухайн компани хүлээхтээс давсан маш сайн ашиг орлогын тайлангаа танилцуулж, хувьцааны үнэ нь ердөө нэг өдөрт 15% өсрөв. Үүнд сандарсан short арилжаачид алдагдлаа багасгахын тулд хувьцааг бөөнөр нь буцааж худалдан авч эхэлснээр үн ердөө хэдхэн хоногийн дотор 5 80 ам доллар болж огцом өслөө. Тэр 60%-ийн өсөлтийн зөвхөн эхний 15% нь компанийн сайн үйл ажиллагаанаас шалтгаалсан бөгөөд үлдсэн хувь нь ердөөл short хийсэн хүмүүс позицоо хаах гэж сандарсандаа үүсгэсэн хиймэл өсөлт байдаг. Тэгвэл short squeeze үүсэх эрсдлийг хэрхэн урьдчилж мэдэх вэ? Хамгийн түрүүнд тухайн хувьцааны short хийгдсэн хувь хэмжээг шалгаарай. Хэрэв энэ үзүүлэлт 20%-аас дээш байвал маш болгоомжтой хандах хэрэгтэй. Short позиц эзэмшиж буй хэн боловч үн эргээд унах байх гэсэн хоосон гордлогоор хүлээлгүй алдагдлыг хязгаарлах тохиргоог хийх нь зүйтэй. Харин short хийдэггүй жирийн хөрөнгө оруулагчдын хувьд short squeeze нь маш хурдан эхэлж, маш хурдан дуустдаг гэдгийг санах хэрэгтэй. Хэд хурдан өсөж буй үнийг шунан дагаж аснаар хамгийн орвил үед нь гацаж үлдэх эрсдэлтэй тул үн тогтворчхыг хүлээх нь үргэлж ухаалаг шийдвэр байдаг. Дүгнэж хэлэхэд short squeeze гэдэг нь short арилжаачид нэгэн зэрэг позицаа хааснаас үүдэлтэй үнийн огцом өсөлт юм. Зах зээл таны таамаглалын эсрэг хөдөлж эхэлбэл эрсдлийг цаг тухайд нь зоригтой хаах нь ирээдүйд учрах асар том алдагдлаас авардаг гэдгийг санаарай.